Hi guys, за сайн байцгаана уу? Шинэхэн влог даатахтай мэрэлнэ үү? Өнөөдөр чинь 9 сарын 20-ны өдөр өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өчөөд ээжийн нэг дуустгүй нэг ажлууд байдаг та. Тэрийг хийх гэж байна. Нэг ингээд наашаа цаашаа ингэсэн тэгсэн тэ хүнсээ цуглуулах, бензин авах тэ юмны буцаалт хийх, за тэгээд дэлгүүр орох, өөрийнхөө бас хичээлийн юмнуудыг бэлдэх шаардлагатай боллоо. Тэр мэр нүрэ хальт будаад би сая юу өмсөхөө мэдгүй шийдэж чадахгүй зүгээр хар хувц өмсчлөө. Бүтэн хар хувц. Өөсөө тийм үед хар юм өмсөөгөр авчих. Амар идэх те. Los Angeles, what's up? This is Sabrina Carpenter. No more interruptions. The Kiss music is back right now. 102.7 Kiss FM. Доо ер нь явуулаад хэрэггүй юм. YouTube дээр ингэдэг штэ нөгөө нэг copyrightтай артистийн дуу тэ видео хөгжим энэ төр одоо миний бичлэгний арт ингээ явахлаар миний энэ бичлэгийг monetize хийх нь боловлцдаг. Яагаад тэгэхээр би нөгөө зөвшөөрөл аваагүй тэр дуучинд тэ одоо энэ Kendrick Lamar-т би мөнгө төлөөгүй учраас миний бичлэгийг monetize хийхэ боловлцдаг. Дуу ер нь ардаа зөвшөөрөгдсөн дуул тавьж явахгүй бол. Өчтөр бороо орсон. Өнөөдөр гоё бүрхэгдүү өдөр байна. Энд нэмэх 24 25 болсон чинь л шууд сэрүүн хүн болж болоод хүмүүс нэлээд зузаан цамцтай явж байгаа шиг тий. За эхний стоп банкн дээр ирлээ. ATM руу явцгаая. За надаас 4 метрийн зайтай ATM дээр 2 хүн зогсож байна. Би одоо шууд камераараа бичих юм чаас хайшаа юм. Эвгүй санагдах байх. За миний хийсэн мөнгийг тоолж байна. Өнөөдөр чи арьсаа айтайхан байх ч юм ээ. Глоуи байна. Өчтөр маск тавьсан. Одоо UPS орох хэвээр. UPS болохоор яг нь шууд нь л та ийшээ илгээмж явуулж болно. Гэхдээ би Amazon-аас авсан юм буцаах хэвээр надад таалагдаагүй. Эндхийн нэг айгуу гоё юм ингээд авсан юм таалагдахгүй бол буцааж болно. Тэгээд дэлгүүрийнх нь бас онцлог байдаг л да. Зарим нь 30 хоногийн дотор, зарим нь 90 хоногийн дотор, зарим нь заавал тэ онгойлгоогүй байх хэвээр, ресипттэй байх хэвээр ч гэдэг юм уу. Зарим нь бол бүр одоо Costco жишээ нь ямар ч ресиптгүй, ямар ч юмыг бүр онгойлгоод хэрэгжилсэн багт буцаагаад авчт юм билий бүр. Манай нэг ихч бүр юмаа ингээд хэрэглээд онгойлгоод хэрэгжилсэн. Гэхдээ үнэхээр таалагдахгүй байсан гэд Costco дээр авчихсан чи буцаагаад авцсан гэсэн. Бүр ингээд хэрэгжилсэн шүү дээ тий. Таалагдахгүй байна гэдэлсэн чи. За гэд ямар ч ресиптгүй байж авцсан билий. UPS. За болцсон UPS руу ороод 1 минут болов уу? 20 секунд болов уу? Юмаа буцаачлаа. За одоо болохоор би Target орох хэвээр. Target ороод өөрийнхөө хичээлийн жоохон юм бэлдэх хэвээр байна. Надад team divider, team 2 инч юм билүү. Голдоо юм бөөрийн хийтэй team хавтас яг заагаад өгсөн билээ. За би ямар хичээлд, ямар сургуульд орсон бэ гэхлээр esthetician сургуульд орсон. Esthetician гэдэг нь болохоор ер нь мэрэгжлийн гоо сайханч гэх юм уу? Карьерийн хувьд болохоор esthetician-аар ажилласан ч болно, өөрийнхөө салоныг нээсэн ч болно. Skin care specialist болох юм бэлээ. Тэгээд хичээлгээ авсан. Баянаа. Халуунаар нэг ийм зүгээр өмсчихдээ юм уу? Олон юм өмсөд тахгүй амар юм байна гэхгүй. Оо, Harry Potter. Skating Barbie гинэ. Тэгэл хүүхдүүдтэйгээ нэг юм болдог л ах та. Манай хэр чи намайг юм бол юм өмс гэдэг юм аа. Юугаа өмсч хуухаа мэжнаа. За надаа ийм divider хэрэгтэй байхгүй юу? Тэгээд 23 ширхэг хэрэгтэй. Энэ тэгээд энэ одоо жишээ 8 each 8 ширхэгтэй юм бол тэр нь тэгээд энэ дотроо хийд юм бэ. Энээс 3-ыг авна гэсэн. За би гарахтаа авна. Би тэрэггүй ороод ишцэн. За надад lined paper хэрэгтэй. Тэгсэн чи яг энэ доороо байж гин.
Энэ л да. За үзэг хайлайтер авчлаа. За тэгээд цаастайгаа хавцтайгаа гарцгаая. Таргет юм. Нийлээ $50 боллоо. Амар жоохон лимнүүд харагдадсан чинь юу вэ? Миний бүр том уут дүүрэн болдог шүү дээ. Даавуу уут барай гарцсан байсан. Чигийн ганц нэг үзэг тэгээ ганц нэг хавцсан бах гэж бодоод тэгээ ерөөсөө юу шопинг карт түрээгүй гартаа барьцсан чинь бүр ингээд тэрвэрсэн би сая. Тэгээд сая нөгөө self check out дээр нь зогсож идэг байхгүй юу? Нөгөө өөрөө бичүүлээд мөнгөө төлөх гээд тэгс 61 өвөө ирснэ. Be careful гэдэхгүй юу? Миний нөгөө барьж байгаа юм хэлж байгаа бах гээд ингээ эргээ харсан чинь миний нөгөө нэг юм шивэсний үзүүрийг харцсан. 70 гарч ирээ нислээ. Гинэ фаны бүр. За одоо яах ёстой вэ? Би чи энэ хайр би ноут дээр to-do list бичсэн бидгийн. Тэрийг харъя. Окей. Одоо үйлдэл орох юм байна. Trader Joe's орох юм. Тэг юм ид явуулж чинь жимс ногоо эдрийг нь авахгүй болохгүй. Манай хүүхдүүд нөгөө хоолны дараа гэл хөрөх жонгойлоход жижиг юм идэх гээд идэх. Одоо угаасаа яг нэг иддэг насна л та. 11-тэй 6-тай гэдэг чинь. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд бол снак юм хүжимс ногоог бол зүгээр аваад 2-3 хоногийн дотор зүгээр гэл идэл дуусах чинь бүр амар. Тэгээд хүүхдүүд их идэж явах юмыг бэлдээ. Өдрийн outfit маань надад бүр үнэн таалагдчихж байна. Яг нөгөө өөртөө үйлчлдэг газар болохоор ширээ мөрөө харьчаагүй жоон заавал юм байна. Эхлээд уух юм нөхцөн амраас нь идэх юм нөхч. Тэгээ би идэх юм авчаад гадаагаар цумаар байгаа байхгүй юу? Гадаа гараад ирлээ. Looks good. Гэхдээ би уух юм уугаад дуусчихлаа бараг л. Amazon-ы нэг сороодаг юм туршсан юм аа. 2 хуваагаад ингээд дээш ингээд ороогоод унтцдаг. Тэгсэн чинь энэ л нэг жоохон орсон юм шүү. Гэхдээ би үсэн нөгөө хим хийлгээд ботокс энэ төр хийлгэсэн учраас үсэн нөгөө амар хэмтээсэн учраас одоохондоо нэг Dyson энэ төр хэрэглэхгүй л байна л да. Авахгүй л байна л да. Гэхдээ явандаа Dyson авч л таархаа да. Энэ урт үсийг чинь хөвчл янзлах бол. Yummy. За дараа найз майстайгаа ирүүл бас зүгээр газар байна. За одоо болохоор болоогүй. Бензин авахгүй бол бензин маань 1.6-тай болчих. Хэрвээ бензин үнэртдгээрээ яг үнэртдэг байсан бол би өдөөд бүр дотор махараад амар юм болж байгаа заяа. Энд бүр ерөөсөө бензин үнэртдэггүй ингээд. Надад одоо юу ч үнэртэхгүй байна. За яста хальт л үнэртлээ те. Би бүр яг бензиний хашилтай баггүй юу? Үнэрнийх нь аав ээж хоёр нөгөө нэг хотод оюутан тэгээд намайг хөдөө эмээ өвөөрөө явуулах гээд 2 настайгаас ахуулаад ингээ онгоцон суулгаа явуулчихдаг гэсэн заяа. Ингээд миний ачаа мачаа эмийг өгөөд за наад хүүхд чинь ингээд нутгийнхаа үнд ингээд өгөөд явуулж байгаа штэ. За наад хүүхд чинь гайгүй нэг бөөлчгөл ах бусдаар гайгүй гэд явуулчихдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөөдөл нь ч гэсэн зүгээр гэл аваа авчдаг. За яалтчгүй нэг юм онгоц машин тэгээ усан онгоц ер нь л тээврийн хэрэгсэлд амар яадаг. Дотор мухардаг. Motion sickness ихтэй. Тэгээд бензин хэмжээгээр үнэрдэх юм бол тэр өдөржингөө ингээд дотор мухаараад амар ингээд бөөлжөөд яг нэг жирэмсний хордлоготой юм шиг эсвэл ингээд шаардсан юм шиг тийм яваад идэг.
Сая бол зүгээр хальт ингээл өнгөрлөө. Ямар ч юм болсонгүй. Би Монгол бүр ингээд өсөж ингээд амар жоохон ингээ онгоолгоод чүчүүд ингээ онгоолгочоод карта хэлс өгөөд нэг тэд гэж хэлчихээ тэгээ буцаад ингээ цонхоо хааждаг шүү дээ. Бүр ёо. Тэгсэн ч гэсэн л үнэртэтгэл байсан л та. За ихчийн асуусан юм байдгүй. Онлайнаар л байгаа юм шиг байна. Энэ ямар хөөрхийн хараа. Ийм сүүний сав шиг. Тэгтээ би угаагч, нүур болон би угаагч байна. За сайхан усан орчоод байж гин. Би усээ ургуулах төрлийн ямар нэг юм бол хэрэглэхгүй байгаа. Зүгээр л өөрөө ингээд ургаж байгаа. Энэ Монголоос ирэхээс өмнө заа нэг иймэрхүү ч юм уу байсан баха. Миний ус бас тийм ч нэг хийтлээс юмд сайн ороодаг төрлийнх бас биш. Сүүлийн үед хэрэгжилж байгаа юмнуудаа хайлт ирчтэй юм уу? Би энд яг өөрийнхөө хэрэгэлдэг юмнуудыг ингээд маш болгоомжтой сонгоод тавьсан байна. Яг нэг юм гоё рутин гаргаад тавьсан байна. Тосон цэвэрлэгчээр энийг дуусгах гээд хөөсөн цэвэрлэгчээр би сая энийг шавар тахтаа хэрэглэсэн. Энийг бас хэрэглэж дуусгах гээд тавьсан. Энэ бас маш гоё зөөлөн гоё цэвэрлэгч. Гуйжуулагчийн шатанд энэ Ordinary-гийн lactic acid-ийг шинээр авсан. Жоон цагаан батг үсгээд исэн л та. Гаг болж байна. Гоё смут болоод ирж байна. Би хичээгээр болохоор энийг хэрэгжилж байна. Энэ бол яалтчгүй айгүй сайн үр дүнтэй. Ануагийн хэрэглээд унтцсан махтал батга ингээд намдаагаад үрсэл намдаагаад айгүй үр дүнтэй. 2 хувтай болохоор яалтчгүй үр дүнтэй. За тэгээд тонер болохоор энийг хэрэгж дуусгах гээд бас тавьсан байна. Ер нь Big Plane-ий Mangbin-тэй энэ цуврал маш их таалагдж байгаа. Зөөлөн энэ зэрэгсэн зориулсан. Essence болохоор энийг хэрэгж. Гэхдээ заавал хуйлан энэ бас хэрэглэхгүй байгаа. Ээлжлээд энийг өглөө энийг орой ч юм уу заримдаа тэгэл эсвэл энийг 3 удаа давхарж түрхэх тохиолдолж байна тий. Ямар ч тохиолдолд ийм 3 төрлийн серум сонгоцсон байдгийн. Нэг нь болохоор яг өглөө түрхдэг жон цайруулах антиоксидант. За энэ болохоор витамин С байж болно, niacinamide ч байж болно. Тэг ер нь өөртөө байгаа цайруулахын төрлийн серумыг сонгодог. Энэ сүүлд Монголоос ирсэн учраас сонирхоод одоо түрхэж байна. Оройдоо ч юм уу ер нь энгийн тий хизээл бол хизээ ингээд түрхчиж болохоор давхар одоо чийг өмөр санагдсан үедээ ч юм уу тийм үедээ яг энэ чигшүүлэх ампул ч юм уу серум бас сонгочдог. За тэгээд ретинолтой серум энэ арьс чангалах 7 хоногт 2-3 удаа хэрэгэлдэг. Eye cream бас энэ Aveni eye cream-ыг хэрэглэж дуусгах гээд энэ бүр яг ингээд шавхранд орцсон. Пакэж нь өөрөө юм жоохон хатуу болохоор айгүй их байгаа юм шиг харагдаад энэ бусдаар бол доошо бүр яг ингээд орцсон байгаа. За шинээр энэ Biofresh-ны энэ тосыг шинээр авсан. Би E-Style-аас захиж авсан. Энийг бүр яалтчгүй энд яг цаг агаарт халуун цаг агаарт хэрэглэхгүй л бол бүр 3 дахь бодлоо хэрэглэж штеп. Тэгээ 2 хацраар хураашх үед нь нэмэлтээр энийг түрхэж байгаа. Solasta-гийн энийг хэрэглэсээр байгаа 7 хоногт нэг 2 удаа ч юм уу энийг хэрэглэхээр энийг нэг ардсан цагаан юмнууд ингээд үсчээд идэгсээ тэр мэн гайг болоод эффектайхан байдаг. Энийг бас хүзүүндээ нөгөө нэг хүзүүний чангалдаг түрхдэг юм роллертэй юм серум учраас энийг бас хэрэгжилж байна. Хүзүүгээ арчилсаар байна. За энийг болохоор яг шинээр нээгээд одоо баг дунд тал хавцаа явж байна. Энэ амар гоё хөнгөн бүтцтэй. Ерөөсө тослог энэ төр үсэхгүй. Тэгээд арсанд нэг тийм тухтай, эвтэйхэн байдаг учраас. Тэгээд Torridane гэдэг энэний lip essence-ийг энэ тавьсан. За гарын тос cold cream-ийг энэ тавьчих. Cold cream-ийг бол одоо ингээ гарандаа маш сайн түрхэж авахгүй бол бас болохгүй байдаг. Окей, ингээл болоо. Би гэрээ цэвэрлэх гээд лаг тоосоос харуулад явжсэн чинь цэнэгэн дуусчдаг гинэ. Би гэрээ цэвэрлэхдээ ингээ бясалгал хийх амар дуртай байхгүй. Ингээ чив чимээгүй юу дуу мөрөөсөө ингэж тавьдаг байхгүй. Тэгэхээр яг говьд бясалгалаа хийх гээл ингээл явдсан ч мутарчдаг гинэ. За тэгээд би уншсан номоо ярьж өгье гэж шийдээд энийг Instagram дээр би ёо гэд ингээд яриад байсан, бичээд байсан. Одоо болохоор би энийг уншиж байгаа л да. Тэгтээ ингээд талдаа орцсон явж байгаа. Түр позлцсан байна. Тэгээд энэ номыг тэ өөрөө уншиж авах хүсэлтэй хүмүүс байх юм бол тэ одоо шууд энэ бичлэгийг зогсоогоод болоорой. Тэгвэл чинь ингээ спойл уус шууд ингээ яриад өчөж байгаа учраас тэ тэгээд аюу сонирхолтой. За энэ ном болохоор ингээд Housemaid гэдэг New York Times-ийн одоо бестселлер. Тэгээд Freddie McFadden гэдэг хүний одоо зохиосон юм зохиол ам л да, fiction book. Дөнгөж ингээ эхлээд эхний нэг хуудсан дээр за одоо болж байгаа одоо байгаа одоо байдлаасаа ингээд эхэлж байгаа юм л да. Тэрний үг гэхэлэр одоо нэг хүн бодон дээрээ суудсан. Тэгээ цагдаа орж ирээд одоо байцаалт авч байгаа юм л да. Дээд давхрын өрөөнд байгаа цогцос тий. Ягаад тийм их одоо цус байгаа юм? Ягаад одоо тийм бие нөхөрцөн байгаа юм гэх мэтчлэнгээр ингээд асуултууд асуугаад байцаагаад байцагдж байгаа байдлаар эхэлж байгаа юм л да. Тэгээд ардаас нь chapter 1 гэдэг Мили гэдэг гол дүр ингээд ярьж эхэлж байгаа. За Мили гэдэг нь хэн бэ гэхээр гол дүрын яг охин
Мили болохоор 10 жил шоронд суугаад тэгээд одоо болохоор 28 настай 10 жил шоронд суугаад тэгээд нөгөө 10 жил байхдаа ангийнхаа охиныг нэг залууд одоо яг нэг мөчндүүлэх гэж байх үеийн нэг тим үеэс нь аврах гэж чаад нөгөө залууг нь юмар цохоод ингээ алчдаг байхгүй. Тэгээд шууд 10 жилээр ингээ шоронд яваад за тэгээд шоронгоос гарч ирэнгүүтээ нэг жил одоо баарнд нэг юм бартендер маягаар ажиллаж байгаа тэрнээсээ халагдаад тэгээ одоо болохоор ингээд машиндаа амьдардаг гэр орон байхгүй хомлос болсон ээж аваасаа тангараг тасарсан тийм охин байхгүй юу. Нэг бургерийн газар ажилд ингээд орох гэсэн чинь угаасаа гэмт хэргийн рекордтай тийм учраас ажилд авах ерөөс айгүй хэцүү болчдаг юм байна л да тий. Тэгээд housemaid-ийн одоо ажилд орох гээд нэг баян айлын зарыг хараад үйлчлэгчээр одоо орох гээд очиод ажлын ярилцлаганд орж байгаа юм л да. За ажлын ярилцлаганд орлоо. Тэгсэн чинь тэр айл нь амар баян айл тий. Эцэгтэйг Нина гэдэг амар гоё өндөр тий царайлаг амар тансаг юм хувц өмссөн тий блонд бүрстэ жинхэнэ нөгөө нэг амар баян тийм white housewife. За нөхөр нь болохоор Андрю гэдэг аюу тийм царайлаг тэгээд юм сүйт мэд өмсгөр амар тийм царайлаг харагддаг бүр бизнес эрхэлдэг тэгээд их нэртэй амар халамжтай Андрю бүр ингээд төгс нөхөр заяа. За тэгээд тэр айлд одоо үйлчлэгчээр ажиллахын тулд тэр гэрт нь амьдрах хэвээр. Тэгээ амьдрал одоо энд амьдрнаа гэдэг нэг өрөөг ингээ харуулж байгаа юм л да. Өрөө нь болохоор тэр байшин нь өөрөө маш тийм модерн загвартай гоё тансаг хаус хэрнээ. Тэр өрөө нь болохоор шатаар дээшээ ингэж гараад нэг юм жижигхэн өрөө заяа. Тэгээ дотроо цонх нь юм жижигхэн юм цонхтой. Тэгтээ тэр нь онгоодаггүй. Тэгээ айгүй юм тод гэрэлтэй хаалга нь гаднаасаа цоожилдог. Тийм өрөө амар тийм creepy өрөө заяа. Тэр өрөөнд амьдрнаа гэдэг юм л да. Цалин айгүй өндөр. Тэгээ явахдаа Мили угаасаа намайг ажилтал авч л байвал угаасаа ямар ч ажил хамаагүй гэж угаасаа бодож байсан. Тэгээ би орё гэд. За тэгээд Нина Андрю хоёр болохоор нэг охинтой Сиси гэдэг, Сисила гэдэг. Тэгээ охин нь болохоор 9 настай. Тэгээд жоохон юм ааштай. Тэгээ Милиг айгүй тэгж нөгөө нэг муухай аш гаргаал. Тэгээ ер нь бол Сиситэй хамт байх айгүй хэцүү тийм охин. Тэгэл Андрюийг хараад бүр вау ямар гоё нөхөр вэ. Вау гэл тэгэл нөгөө нэг өөрт нь айгүй сайн байгаа л тий. Тэгсэн чинь яг цаг хугацаа жоохон яваад ирсэн чинь Нина болохоор ингээд амар сони юм хоёр туйлд одоо ааштай ч юм шиг тий зантай ч юм шиг нэг бол амар сайхан ажиллал нэг болохоор амар сонио ажиллал. Тэгээ гол нь хэлсэн үгээ дараа нь би тэгээгүй ингээгүй штэ гэл. Одоо жишээ нь охино болохлээрээ тий 3 цагт очиод одоо тэр актимаас авчих гэж хэлсэн хэрнээ. Тэгээ Мили охиныг нь авах гээд яваад очсон чинь яг тэр өдөр Сиси одоо ангийнхаа охинтой хамт явдаг өдөр байж таарч мараад тэгээ эргүүлээд чи намайг охиноо аав гэсэн биз дээ ангийнхаа охинтой явах өдөр байсан биз дээ би чамд хийзээ тэгж хэлсэн гэдэг ч юм уу те хүнс цуглуулах гээд ингээд явж ангууд тэрийг аав энийг аав гэл тэгээ яг тэрийг нь авах юм би тэгж хэлээгүй гэл тэгээ ерөөсөө амар юм сонио юм галзууч юм шиг те. За тэгээ өрөөгийн ингээд цэвэрлээд ингээд нэгжээд ч яах вэ ингээд цэвэрлээд явдсан чинь баахан юм psychiatric нөгөө нэг сэтгцэн юм ихтэй хүмүүсийн одоо уудаг юм бэжсэн баггүй. За тэгээ Нина чи ер нь бол жоохон галзуу юм байна гэд нөгөө Мили чи мэдсэн. Тэгээ нөгөө хуршууд энэ төр ингээ ховч ингээ ярьсан чинь Нина чи багада Сисиг алах гэж оролдож ирсэн штэ. Байн дотроо ингээ живүүлж ирсэн баггүй юу гэж мэгээ. Тэгээ бүр Нина чи бүрстэй галзуу юм байна. Охиноо алах гэж одоо үзээд тахтай яахтаа маахтаа гэл те. Тэгээд тэр явцдаа нөгөө Андрю тэ жоох уучтай болоод нөгөө ир чинь нөгөө Андрю чи ингээд амар сайн байж байгаа л тий амар халамжилж маламжлаа. Тэгсэн чинь нөгөө Нина чинь өөртөө амар хардаал хамт сууж ахт ингээл тайранд юу хийж байгаа юм чи өрөөлөгөө яв чи тэг ингээл амар уралж муулал. Тэгэл нөгөө Мили чинь аргагүй дээ энэ залуу хөрхөө охинтой хартхан мартхан ингээл дотор амар их юм бодоод тэгээ Нина Милид амар муухай ажиллаад байгааг Андрю ингээл анзаараал те дандаа жоохон өмөрч мөмрөл тэрнээс болоод бас Нина Андрю хоёр жоохон муудалцаж болж молоо те. Тэгээ Нина нэг шоу үзмээр байна гэдгсэн чинь тэр шоуныхын тикетийг нь авсан байжгаад Нина явж чадхаараагүй болоод өөр тийшээ яваад тэгсэн чинь тэр хооронд нь нөхөр нөгөөний тикетээ буцаах хэрэгтэй байсан чинь буцаахгүйгээр Милитэй хамт яваа шоу үзчихдэг байхгүй. Тэгээ тэрийг Нина мэдчихэд боо юм болоод тэгээ байдсан чинь нэг орой те Андрю чинь Нинатай ингээ муудалцаал за хойлоо ерөөсөө салъя те би чамд ингээ хайртай байхаа боллоо чи ерөөсөө юм аваад энэ гэрээс яв гэж шууд Нина хөөгөө явуулчихтын заяа. За тэгээ Нина чи өстө уучлаарай муучлаарай гэл тэгэл уйлал хамаг юм аваад ингээл яваал. Тэгсэн чинь ингээ Милитэй үлдсэн. Тэгснэ Мили чи над өрөөнд дундах хэрэггүй наашаа бүлжрээ миний өрөөнд дундмаа гэж мгил нөөдөгтэй чинь амар хайр дурлалтай болоод гэр орны ажил хийх хэрэггүй гэж мгил. Тэгэл нөгөө Мили чи өөрийгөө нөгөө нэг тэр гэрийн яг ингээ housewife ингээ болцсон юм шиг төсөөлж мөсөөлөл. Тэгэл байж байгаа л нэг орой хамт нөгөө Милигийн нөгөө хуучин өрөө шүү дээ тийшээ ордгийн. Тийшээ орцсон байж байгаа л хамт нөгөө ир чинь нөгөө Милигийн орон дээр хамт нөгөө ингээд ингэж мэгээд байжгаад өглөө сэрсэн чинь нөгөө Андрю байхгүй.
Тэгээ Мили гайхаа босч ирээл хаалга ингээ онгоолох гэсэн чинь хаалганд төгжээ те. What гэл гайхаал ингээл эргүүлээл ингээл онгоолох гол хаалган бүр яг төгжээтэй зэ. Тэгэл нүдэл чи онгоолгооч гээл тэгсэн чи Андрю байхгүй. Өдөржингөө байж байгаа оройн жилүүд Андрю хүн гээд ирдэг зэ. Тэгээ чи намайг яагаад ингэж вэ? Юу агаа чи онгоолгооч гэдгсэн чинь би чамд хичээл заах гээд. Юу хичээлээ гэдгсэн чинь чи зочны өрөөнд миний номнуудаас одоо 3 ном аваад уншичаад буцааж тавиагүй ширээн дээр тавьсан байна. Тэгээ ном ер нь ямар их одоо үнцэнтэй гэдгийг чи мэдгүй гэж мэгээ. Тэгээд наадхаа чи одоо тэгээ сурах хэрэгтэй гэж мэгээ заяа. Тэгснээ өрөөнд нэг 3 ийм том хүнд ном тавьсан. Тэрийг чи шалан дээр дээшээ харж хөвтөд тэр том хүнд номоо ингээд дээрээ тавь гэж мэгээд. За энэ хооронд нөгөө Нинагийн одоо дүр орж ирнэ. Chapter 2 гэдээ орж ирнэ. За тэгээ Нина болсон чинь анх яаж эхэлжсэн бэ гэхлээр Андрюгийн компанид ажилтнаар ороод зүгээр энгийн нэг одоо ийм офисын ажилтан байсан. Тэгээ Андрю болохоор ингээд хайр сэтгэлтэй болоод болзоонд үржмээрээ тэгэл ямар гоё төгсөн бэ? Ямар бүр ингээд вау гэл нөгөө чинь хайр сэтгэлтэй болоод ингээд гэрлээл тэгэл хамт ингээд байшин ингээд ороод хамт ингээд амьдарч байгаа. Нина болохоор ийм naturally blonde биш юм байна л да. Дотроосоо ийм нэг хар үсэн жоохон ургацсан. Тэгсэн чинь Андрю чи одоо нэг үснийхээ тэ аппоинтментийг хийгээд над үсээ блонд болгоод бодуулах юм биш үү гэдгсэн чинь өө тэгнэ гэд нэг амар тоогоогүй. Тэгээ яжсэн чинь маргааш нь яг тийм үстэй явж исэн чинь дээдлийн өрөөнд төгччихдэг заяа Нинаг. Тэгээд чи яанаа төгчч юм уу гэдгсэн чинь you have to learn the lesson гэж мэгээд hair appointment нөгөө үсээ янзлуулаагүй учраас те миний одоо ихнэр ийм үстэй явахыг би зөвшөөрөхгүй гэд бүр юм сайко заяа тэр Андрю. Тэгэл локлчон гутлаа нэг духтуу өгснөө чи яг үснийхээ яг те нөгөө угнаас нь ингээд татаад нэг цагаан нэг юм угтайгаа гарч ирдэ шүү дээ. Яг тийм угтай ус 100 ширхгийг над тогтоондоо хийгээд надаа үг тэх юм бол би чамайг наанаас чинь гаргана гэд. Тэгэл нөгөө Нина чинь стендер үсээ зулгаагаал ингээл ягаал өгөөл гэсэн чинь нэг нь тийм юу алга hair follicle алга гэл дахиад эхэлгээл. Тэгэл ажилд авчихна. Тэгэл нөгөөдөг чи өдөржингөө үсээ ингээл зулгаагаал дахиад яг ингээл өгөөл гэсэн чинь за болсон байна. Тэгээ гаргаж ирсэн амар хоолунд өгч мөгөөл цэцэг мэцэг өгч мөгөө амар тэнэг бүр өстэй гадуур ингээл нөгөө нэг neighbor энтрийн гадуурч ирсэн нэрээ чухам төгс нөхөр заяа бүр цэцэг мэцэг өгөөл тэгсэн ирнэ амар байлаар хүчрхийлэгч. Нина бүр юу ядгийн галзуугийн эмнэлхний удаа ингээд сэрдгийн заяа өөрөө нөгөө драг болгоцсон драг хөгцсөн заяа харт амирх ингээд ямар нэгэн байдлаар ингээд хөгцсөн нөгөө Андрю ч тэгээ босоод ирсэн чинь ингээл нөгөө өмнө нь болсон юм Нина ч мэдж байгаа штэ тэгсэн чинь нэг сэтгцийн одоо тэр нөгөө эмнэлгийнх нь эмч ингээл чи бол тэгээ delusional байгаад байна чи ургуулan бодоод байна чи өөрөө их драг ингээ хэрэгэлсэн учраас ургуулan бодоод байна тийм болоогүй гэж мэгээд тэгээ тэр эмнэлэгт 8 сар хэвтүүлдэг заяа ингээд эрүүл болох гэж ингээд албаар сэтгцийн эмнэлэгт ингээд аваад хэвтүүлээд тэгээ Нинаг бүр тэгээд гэртээ байж байгаа нэг удаа босоод ирсэн чинь бас ингээд драг болгоцсон хоолнд юм хийсэн ч юм мэдгүй босоод ирсэн чинь нойлын өрөөнд нэг ус дуурж идэх хөө. Тэгээ мөлхөөл яваад орсон чинь хүүхэд нь нөгөө сиси чинь жоохон байсан. Байн дотор хийсэн ус ингээ онгойлгоцсон байдیں۔ Заяа. Тэгээ нөгөөдөг чи сандарч жол охиноо тэрэл уйлаал тэ ингээл юу болоо гэсэн чинь тэрийг нь дараа нь над Нина чинь драг ингээд амар аддикт болоод охиноо ингээд алах гэж оролцсон гэдэг Андрю ингээд тарааж мараацсан заяа. Тэгээд ерөөсөө охиныг ингээ өөрийнх нь эсрэг ашигладаг. Та хоёрыг бол тэ хаанаас олно шүү гэж ерөөс ингэж дарамтлагдаг. За тэгээ болохгүй бол дээшээ авч орчдөг. 2 3 хоногийн дараа аим шиг ингээ гарч ирдэг. За энэ янзаараа 9 жил амьдсан байгаа байхгүй. Тэгээ охин нь бүр мэддэг. Ээжээ та ямар нэг одоо тэгээ буруу юм хийх юм бол ингээ та байхгүй болчих шүү гэл тэгээ нөгөө өрөөлөө ингээ аваад ингээ алга болчдөг гэдгийг мэд. Тэгээ байдсан чинь нөгөө Нинагийн төлөвлөгөө болохоро ингээ төлөвлөгөө гаргасан байгаа байхгүй. За эхлээд би өөрийнхөө оронд одоо тэгээ Андрюгийн хайрыг булааж ингэж өмчлүүлэх хүн олох хэрэгтэй юм байна. Тэгээд зар тавиад тэгээ артлынх нь бэкграундыг нь маш сайн шалгасан байгаа байхгүй. Тэгээ ардаас нь татлаад түлхээгүй тийм хүн хайжсан чи яг Мили бүр ингээд төгс хүн гараад ирж байгаа байхгүй. Шорон моронгоос ингээд гарч ирээд. Тэгээд Милиг оруулаад тэр хоёрыг албаар тэгэж ингээд хоёулах нэг нүгэлдэж мэлтэйгээр романс үүсгэж хүмүүсгээд тэгээ муухай аашлаад тэгээ өөрөө ингээд тийм ааштай биш тэгээ өөрөө яг цоо ирүүлэх хүн хэрний галзуу юм шиг аашилж мэшлаад. За тэгээ зүгтаад ингээ гараа авчиж байгаа байхгүй. Охиноо аваад охиноо болохоор өмнө нь камп руу явуулсан байсан. За тэгээ охиноо авахтаа шууд өөртөө авчиж байгаа байхгүй. За тэгээд Энзо гэдэг нэг Итали хүн нөгөө нэг гадаа нөгөө яардыг нь янзалдаг нөгөө нэг юм гардинг хийдэг. Тэрнтэй болохоор Нина бас нөгөө юу тэр хоёр нөгөө мэддэг нөхрийн тим гэдгийг мэддэг. Тэгээ Энзо болохоор туслаадсан байхгүй. Тэгээд Энзо болохоор Андрюгийн хажууд энэ төр болохоор ерөөсөө англиар ойлгодоггүй юм шиг тэгээ италиар ингэж ярьж мэрдэг. Тэгж жоон дүр эсгдэг байхгүй. Бусдаар бол бүгдийг мэддэг. Тэгээд Нинад тусалсан. Тэгээ Энзотой хамт нөгөө очир романс үүсгээд хайр сэтгэлтэй болоод байжсэн чинь хин Энзо хэлдгийн. За
чи ингээд те нөхрөөсөө ингээд цугтаад одоо ингээд эргчлөөдөө болсон чинь бол I'm so happy for you тэгтээ милийг тэгж үлдээж болохгүй хойлоо милийг туслах хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөт нь юу яриад байгаа юм гэл Нина амар уурлаа те. Би арай ээж одоо энэ сайко нөхрөөсөө ингээд холдож байгаа чинь юу милийг туслах. Мили чи харин ч би миний оронд байх хэрэгтэй хүн мөн гэл. Тэгээд Нина буцаж очиод байшинлуугаа орлоо, байрлуугаа ингээд үсэд төлхүүрдээд ингээд очиж байгаа байхгүй. 7 хоногийн дараа. За тэгээ яваад орсон чинь хинч байхгүй гэрт нь амар хоосон амар юм creepy мэдрэмжтэй. Дээшээ ингээд шатаар ингээд гардаг байхгүй. Тэгээл нөгөө өрөөлөгөө угаас нөгөө амар травматай болсон нөгөө шат руугаа ингээд гэл ингээд дээшээ ингээд гараал очоод тэгээ нөгөө тэр өрөөнийхэн төлхүүр нүүрт нь байгаа штэ бас нөгөө милиг тэнд дотор цоошлоотой байгаа гэж бодоол милиг угаас аврах хэрэгтэй гэл тэгэл хаалгаа ингээд онгойлгол орсон чинь мили биш Андрю байж идэгюм. Андрюг нөгөө мили чинь триктж жагаад буцаж тэнд нь оруулаад алц бичдэг. Тэгээ Андрю бүр ингээд хөөхөрцөн нүр ам нь ингээд амар болсон. Тэгээ ингээд нас орсон. За тэгээд нөгөөд чинь ингээл гайхал ингээл эргээ харсан чи ард нь мили зогсож байдаг. Нөгөө paper spray барьсан. Мили чинь нөгөө нэг юунд өрөөнд цаашлагдсан байсан шүү дээ. Тэгээд тэр хоорондоо хүнд номоо бин дээрээ тавиад даалгавраа биелүүлээд за окей гэдэг. Тэгээд нөгөө Андрю чинь хаалгыг нь онгойлгаад гэсэн чинь paper spray нүдрүүнд цаад paper spray шкафт байсан. Тэрийг Нина үлдээсэн байгаа байхгүй. Paper spray нүдрүүнд цаад Андрювийг өрөөлөгөө оруулаад ардаас нь ингээд цаашлаад мили ингээд байдлыг гартаа авсан байгаа байхгүй. Милигийн өгж байгаа даалгавар нь болсон чинь чи гармаар авил те наа чин бах байгаа шүдээ сугал гэсэн байгаа заяа. Мили бүр so crazy бол бүр what гэх. Тэгээд нөгөө Нина чи ингээд яваад орсон чинь нөгөө Андрю чи өгсөн яасан гэсэн чинь амийн ингээд харсан чинь дотроос нь 3 4 шүд байхгүй болсон заяа. Бүр яг торчур хийгээд өөрөө шүдээ суглаад тусаалдаад өсөөд ядраад тамирдаад hydration дутаад тэгээд тэнцэнэ ингээд өгсөн. За 6 7 хоногийн дотор. Тэгээд мили чинь ингээд яана өгсөн байна уу гэдгсэн чинь Нина өгсөн байна гэд. Тэгээд нөгөө мили чи уйлал яана би одоо эргээд тэ ингээд шоронд орох юм байна. Би ингээд насаараа ингээд шоронд авах юм байна гэл амар уйлал тэгсэн чинь Нина тийм юм болохгүй чи зүгт. Би одоо аргалъя. Тэ чи одоо ямар ч гэмгүй харин чи намайг энэ хүнээс салгаж хэрэгчлөөдөө болоход тусалсан. Би чамд харин ч баярлж байна. Тэгсэн чинь чи paper spray албаар үлдээсэн юм шүү. Чи юу намайг анханасаа энэ хүнийг алуулах гэж тэ намайг ингээд хавс мэдэр авсан юм шүү гэсэн чи тийм гэд Нина өмнө хэлээд. Тэгээ мигээ цухтчихдаг юм. Тэгэл нөгөө хамгийн анхны тэ нөгөө буудан дээрээ дээд нөгөө нэг өсөн үний цогцос тэ энэ юу болж байгаа ингээд нөгөө цагдаа байцаад хэсэг чинь тэр чинь Нина суужсан байгаа байхгүй мили биш. Андрюгийн бүр экс нь заяа Кэтлин гээд экс нь байж байгаа бүр ор сургуу алга болсон гэдгийг Нина сонсч ирсэн байхгүй. Тэгээ Кэтлинд юу болсон юм бол гэд тэрийг ингээд судлаад Кэтлинийг юусоо олохгүй байгаад гэсэн юм л да. Тэгсэн чинь тэр цагдаагийн одоо байцаагч нь Андрютэй яг яаж амьдарч ийсэн гэд аюуг ингээд асуугаад Андрю тэгдэг үснэ гэдэг үснэ гэж мэг асуугаад тэгээ Нина бүр ингээд гайхаад who are you гэдгсэн чинь Кэтлиний аав нэт. Тэгээд Кэтлиний аав тэгээ Кэтлин болохоор ингээд Андрютэй суугаад маш их зовоод тэгээ бүр цугтаад бүр өөр улс руу нэрээ солиод тэгж амьдарч байгаа. Бүр ингээ ор сургаггүй ингэ яаж байгаа. Гэхдээ автагаа холбоотой байгаа гэдэг байхгүй. Тэгээд миний охинд юу болсон, яаж зовоосон, яагаад одоо энэ хүний амьдрал ийм хэцүү болчихоо гэдгийг би судлахын тулд би Андрютэй энэ олон жилийн турш амар ойрхон байсан гэж аах. Тэгээ Нинаг ингээ имлэг мэлэг твтээд драгд олж малаа тэр мэрийг нь бүгдийг нь мэдчихсэн билээ. Тэгээд алхам алхмаар ингээд яг мэдэд яг барьж авандаа гэд ажиллаж исэн байл да. Тэгээд тэр хооронд ингээ Андрю өгчөж байгаа байхгүй. За тэгээд энийг нөгөө нэг баталж байгаа хүн байгаа учраас Нинагийн буруу биш. Юу яасан аксидентаар тэндээ өөрөө ингээд цоошлогдоод өөрөө ингээд аксидентаар ингээд үхсэн гэдэг юм шүүхээр таслагдаад Нина ямар ч одоо гин буруугүй гэд ингээд гарч байгаа заяа. Тэгсэн чинь оршуулган дээр нь Андрюгийн ээж нэрж байгаа байхгүй. Бүр амар creepy заяа. Ээж нэрж байгаа байхгүй юу? Эвелин гэдэг хүн заяа. Тэгсэн чинь ээж нь ирснээ тэгтгийн Нина болохоор тэгж бодож штэ яана одоо хүүхдийг нь алдсан гэд те намайг одоо ингээд эднэр ингээд сэжиглэж байгаа хахтаа гэл ингээд амар айж байгаа штэ те аксидент биш те ингээд албаар цоошлоод ингээд алуулсан гэдгийг одоо мэдвэл яна мана гэл Нина чи ингээд бүү юм бодож байгаа штэ те тэгсэн чинь Эвелин тэгдгийн Нина би чанд хэлэх үгүй ингээд дууддаг байхгүй. Жохон бахт нь Андрювийг амныхаа хүндийг маш цэвэрхэн байлгаарай гэж би зөндөө хэлдэг байсан. Тэгээд би бахиар сүүн шүдийг нь татаж авч хахад энэ хичээлийг ойлгосон бах гэж ботсон чинь ойлгоогүй байсан байна. Аман дотороос нь 3 4 шүд байхгүй болцсон байна. Тэгээд чи тэр хичээлийг зааж өгсөн байна. Сайн байна гэсэн заяа. Андрюгийн ээж нь штэ oh my god хүүхд нь бүр ингэ сайко заяа бүр ёо би нэг юм уушчаад бүр ингэ би харцаад what the тэгээд Нина бүр шок. Окей тэ Evelyn knows. Хүүхдийг ингэ алдсан байгаа knows. Тэгтээ she doesn't care байгаа байхгүй юу. Тэгээд бүх юм болоод ингэ өнгөрцөн. Тэгээд Нина охиноо аваад энэ чинь болохоор Бостон болоод байгаа үйл явдал хгүй. Тэгээ Калифорниад одоо очоод
ингээ аз жаргалтай 70 ирэх дээр ингээ гоё ингээд шинэ амьдрал зохиогоод ингээ амьдарч байгаа юм. За тэгээд Мили рүү ингээ холбоо бариад ингээ бид хоёр ингээ сайхан амьдарч байна мэнэ гэдэг ингээ Милитэй холбоо бариад гэсэн чинь Мили болсон чинь шинэ ингээд ажилд орох гээд ингээд housemate-ийн ярилцлаганд орох гээд ингээ сууж байгаа юм заяа. Тэгсэн чинь ингээ ихнэр нь бас ингээ амар баяалын ингээ ихнэр ингээ амар гой ингээ хувцтай тэгснэ Нинагаас ингээд юу сонссон. Тэгээ Нина чамайг бол тест аюу сайн ажилтан гэж одоо хийсэн. Тэгээ чамайг ингээд recommend хийсэн. Тэгээ би чамайг ингээд ажилдаа амаар байна гэдэг байхгүй гэсэн чинь химмили тийм би бол аюу сайн мэн гэд ингээд харсан чинь хөрөгчөн дээр нь тэр гэр бүлийн амар аз жаргалтай зураг ингээд ихнэр нөхөр ингэсэн. Тэгтээ нөгөө ихнэрийнх нь гар мар ингээд бүрөөс болцсон, хөрч мөхөрцөн. Угаасаа бас гэр бүлийн хүчрхийлт байдаг гэдэг нь ингээд ойлгомжтой. Тэгээд Мили okay I'm ready гэд тэгээд дуустдаг заяа энэ ном. Тэгсэн чинь энэний дараагийн 2 юу бэлээ. Арай өөр ингээд юутай хөнгөмөнгөтэй тэгснэ Secret of the Housemaid гэсэн. Тэгээд би зүгээр хальт ингээд харсан чинь Мили гэж хэлчихлээ. Тэгээ ард нь ингээд өөр дөрүүд ингээд ороод эхэлсэн. Тэгээд би тэрийг авч уншнаа. За одоо уншиж байгаа ном болохоор энэ Co-worker гэдэг. Энэ housemate-тэй ямар ч холбоогүй. Гэтэ амар гоё юм болж байгаа. Би нэг унш тасчаад ярьж гээ. Окей. За таалагдсан бол комент бичээрэй. Ном ярих чинь хэцүү юм байна хөөе. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.